Богж өдгөртөө таарсан хүмүүсийн бодит явдлууд. Хуучин машинд шүглсэн сэтгэл. Шашны нууцын номонд сүрхий нэвтэрсэн эсэг эндэн сүрэн гэх лам доорх зүйлийг ярьсан юм. Миний найз Чадраа гэх жолоочээр нэг удаа машинд сүнс байдгийн биш угаа хэмээн надаас асуулаа. Би түүнийг дамжиглаж байна гэж бодоод. Тийм ээ, миний барьж байгаа алханд хүртэл сүнс хойд нас гэж би. Жишээ нь энэ алхыг хугалчихвал хойд насанда халбагны иш болж төрнө гэж тоглоомор хэлтэл Чадраа урдаас. Би чамаар тоглоогүй байна. Манай хашаанд дээр үеийн 24 машин байдгийм. Хуучраад тоногдчихсон хэдэлтэй. Гэтэл сүүлийн үед шөнө орой зөв зүгээр байж угаад гэрэл нь асаад байдаг болчихлоо. Уг нь аккумуляторыг аваад хайчихсан. Тогны их усвэр байхгүй. Хоос мотороос өөр юучгүй машин шүү дээ. Гэтэл зарим шөнө их баг гэрэл нь хоёулаа асчихсан сүүмийж байхыг би бүр энэ нүдэрээ үзсэн гэж ярив. Энэ яриа миний сонирхлыг өөрийн ирэхгүй татсан тул хоёулаа очиж үзье гэж би шавдууллаа. Ямар ч тогны их усвэргүй машины гэрэл өөрөө аснаа гэдэг сонирхолтой хэрэг шүү дээ. Ингээд тэр орой хоёул ажил тарсны дараахан Чадраагийн гэр байдаг толгойд руу зорж очлоо. Биднийг хашаан дотор ороход Дүнзэн байшингийн баруун урд талд дээр үеийн муухан 24 машин зогсож байгаа нь харагдав. Машин дээр шаваралдан тоглож байсан хэдэн жаал бид хоёрыг харамгцаа урдаас тасан гүйлдэж ирээд "Чадраахаа, энэ машин түрүүн яг эртээд инг шиг хурж гинтл асах шиг болсноо унтарчихсан" гэдгийм байна. Эндээс үзвэл тэрхүү хуучин машин хашаан дотроо л дуйлааны эзэн болоод байгаа нь илт байлаа. Найзынд орж аяга цай уугаад сууж байтал үдшийн бүрэн хийж тасарлаа. Чадраа "За, одоо хоёулаа гадаа гараад хашааны нөмөрт сууж жаахан харъя. Тэр үеэр л гэрэл насдгийг" гэж хэлээд төрүүлэн гарлаа. Хоёулаа хашааны нөмөрт тамхилаад сууж байтал үнэхээр нөгөө хуучин машины хойд улаан гэрэл нь анивчиж эхэлвэ. Тэгснэ урд талын нь том гэрэл зэрэг асаад хэсэг байзанснаа унтран жижиг гэрэл нь зүүн тийшээ эргэх дохио өгөн асч эхлэв. Бид хоёр бие бие рүүгээ гайхан хараад очиж үзвэл гэрэл нь бүрмөсөн унтарсан ч гэсэн шил арчигч нь янган дуугарсаар ажиллаж байх нь тэр. Тэгтэл Чадраа "За харав уу. Одоо шил арчигч нь ажилдаг болчихож удахгүй энэ муу машин чи аим ороод өөрөө хөдөлдөг болох нь л дээ. Гэхдээ надад бүр тэгж санагдаад байна" хэмээн хэллээ. Би машины зэвэрсэн хамрыг арын багаачтай цуг онгойлгож үзээд үнэхээр ийм машины эд анги ажиллаж байгаа нь жирийн хэрэг биш гэдгийг ойлгосон юм. Ингээд үүний учрыг олохоор маргааш нь багш руугаа очин залж авчираад гүрм хийлгэхээр болвоо. Багш маань ч учрыг сонсоод цааргалсангүй урайлгахан ирээд ном гүрм уншсан боловч машины талаар тоомтой зүйл хэлсэнгүй. Тэрч бүхэл машин техник хүнтэй адилхан сүнстэй байдгийн биш угаа гэсэн миний үгийг хүлээн зөвшөөрөхгүй уурлах маягтай нэлээд ширүүхэн янз бүрийн муу зүйл шүглж гисэн байж магадгүй. Гэхдээ чи ийм юм ярьж суухын оронд тэр талаас нь аргалахгүй яав. Миний уншсан ном тус болохгүй бол миний мэддэг хэл гүйц хэлгэсүг гэж хэлчихэд
явчихав. Би ч багшийн үгэнд итгэн шүглсэн юм байвал арилаа бизээ гэж бодоод гэрлүүгэн явсан юм. Гэтэл 2 хоногийн дараа чадраа манайд бүр сандарсан маягтай ирж "Үгүй танай багш ламын уншсан ном тус болоогүй бололтой. Өнгөрсөн шөнө нөгөө хуучин машины бүх гэрэл насаа зогсохгүй мотор нь пажигнан асч урагш хөдлөх гэж байгаа юм шиг хороп нь харжигнан ухас хийж байснаа харавтаа хайлаад намгүн боллоо" гэж үлээ. Би ихэд гайхсан ч багшийн бодсон худлаа байж дээ. Цаад машина үгүй хийсэн дээр биз гэж хэлээд явуулсан юм. Айсан найз маань маргааш нь л тэрхүү машины эдангийг задлан салгаад махлан зарж далдууруулж санаа нь амарсан билээ. Харин жилийн дараа багш маань "Гүнөө чиний найзын машин юу болсон бэ? Би эртээд саваагүйтэн мэргэлж үзтэл өмнөх эзний сэтгэл нь хоргоцсон эд байна гэж бууж байна лээ." Гэхэд би хариуд нь "Зарж үрээд үгүй хийсэн гинлээ" гэтэл "Чиний хэлдгээр амин сүнстэй машин байж дээ" гэж хэлсэн юм. Би түүнээс хойш чадраатай хэрэг болгож уулзаад "Чиний тэр машин ямар хүний унаа байсан юм бэ?" гэтэл тэр "Манай ах насаараа шахуу унсан эд угаамаа. Нас барсны дараа авгай хүүхэд нь машин тэрэгтэй ноцолдгороо чи ав гээд надад өгсөн санаатай. Манай хашаанд 3 жил хэвтээд гэнтэл амилсан тэр" гэж хэлж байсан юм. Эзний сэтгэл машиндаа шингэж үлдээд эдэлж хэрэглэхгүй зэмд идүүлээд хаянгууд эсэргүүцлэн илэрхийлсэн нь тэр бизээ. Одоо ингээд харж байх нэ. Хүний хайрлаж хямгадаж байсан эд зүйл эзнийхэн сэтгэл зүрхийг авч үлдэх тохиолдол их байдгийн билээ. Богж өтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдлуудаас